Сайн байцгаана өрхөн мөндөд үзэгчтэй ингээд энэ 7 хоногийн weekly show гэхийг бэлэн болсон байна. Та надтай хамт байгаарай. За энэ 7 хоног чи ерөөсөө шинэ жил хаасайгүй шинэ жилийн уур амьсгал орцсон. Байгууллагууд шинэ жилээ тэмдэглээл бөө юм болж байна. За одоо мөнх эрдэнэ хоёрын тэмцэл одоо оргилдоо үрж явах шиг байна энэ 7 хоногт. За мөн одоо хил хаагдсан байгаа. Одоо азар манай Монгол улс маань 2 чингэлэг оруулж ирсэн гэдэг сайхан мэдээг дууллаа. 2-2 чингэлэг штэ. За тэгээд дээрэс нь данхтай жигсаал боллоо. За тэгээд данхаар бол хэнийг төлөвлөж байгаа бүгдээрээ надаар хэлүүлдэг сайн мэдж байгаа. Хүний эрхийн өдөр боллоо. Гэх мэтчлэн олон үйл явдлууд боллоо. Ингээд бүгдээрээ мэдээгээ хэлцгээе. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар MSC Coin ажиллаж байна. За эднийх 12 сарын 13-нд анх дахь зах зээл дээр гарах юм байна. За эднийх болохоор Market CGM гэд маш том одоо худалдааны вебсайт дээр тулгуурсан ийм coin юм байна. За эднийх аль хэдийн 4 жилийн турш үйл ажиллагаа явуулсан 500 гаруй мянган хэрэглэгчтэй ийм вебсайт юм байна. За сүүлийн үед бол зүгээр нэг ийм агаар дээр байдаг coin гэхээс илүү өөрсдийнхөө төслийг санхүүжүүлэхийн тулд одоо хувьцаа маягаар coin гаргадаг болсон. За тэгээд эдний coin-ыг авснараа та зүгээр нэг coinтой болоод зогсохгүй та гол нь энэ худалдааны вебсайтаас орж ирж байгаа ашигаас сар болгон хувь хүртэх боломжтой юм байна. Тэгэхээр coin гэхлээрэл бид нар чинь ингээл нэг агаар дээр байдаг юм гэж бодох хэрэггүй болсон байна. Одоо том төслүүд өөрсдийнхөө хөрөнгө оруулалтыг хийхдээ бас coin-оор хийдэг болсон байна. Тэгээд MSC Coin 12 сарын 13-нд анх дахь зах зээл дээр худалдаад гаргана. Энэ 7 хоногийн эхэнд Монгол Ардын хувьсгалт бол биш, Монгол Ардын намын 30 дугаар их хурал болсон. За тэрэн дээр маш олон сайхан зүйлүүдийг ярьсан. За ингээд оюун эрдэнэ сайтынхаа одоо илтгэлийн хэсгээс үзцгээе. Засгийн газраас гашуун сухад чиглэлийн төмөр зам барих ажлыг эх хонд багтаан ашиглалтанд оруулнаа. Ханг бичигч шивээ хүрэн арцуур бомбуудыг төмөр замаар холбох ажлыг цаг алдалгүй эхлүүлнэ. Ингэснээр 5600 орчим километр урттай үндэсний төмөр замын сүлжээ бий болж цаашид транзит Монгол улс болох суур нөхцөл бүрдэх юм аа. 5600 км гэдэг чинь амар юм байна. За манайх бол одоо 220 км авцамаа бол барьж чадахгүй 4 жил болж байгаа улс. За тэгээд яг ярихад бол их сайхан тэгээ хэдэн мянган километр төмөр зам тавиад хэдэн мянган километр засмал зам тавиад хэдэн мянгаар нь ажлын байртаа бол хэдэн мянгаар нь одоо ерөөсөө эдийн засгаа сайжруулаад сайхан ярьсан. За тэгээд мэдээж одоо уг нь бол залуу хүний энэ сайхан сэтгэлийг одоо ус цацах нь бол болохгүй. Гэхдээ нөгөө ажил амьдрал хоёр шал өөр байгаад байна манайхаа. 220 км замаа ядж тавьчих л да тий. За тэгээд ардын намын энэ хурлаар одоо шинэ эргэлтийн бодлого гэдэг зүйлийг одоо гаргаж тавьсан байгаа. За энэгээр бол эдийн засгаас эргэнэ гэсэн. За тэгээд энэ дээр харахад бол амьдралтай нийцхээргүй, амьдралаас хол тий бидний хизээч баг энэ амьдралаач үзэж харахааргүй гой юмнуудын тухай ярьсан. Эртээ өртийн цагт нэгэн алтаар барьсан улс байжээ гэдэг шиг л тийм юмнууд бол маш их ярьсан байна. За тэгээд ажил амьдрал хоёр бол ийм байна. За тэгээд бас хүний эрхийн талаар бас маш их олон зүйл ярьсан байна. Монгол Ардын нам социал демократ үзэл баримттай эрх чөлөө шударгаас эв санааны нэгдлийн үнд зүйлийг эрхэм болгодог намын хувьд хүний үндсэн эрхийг бүрэн дүүрэн бодиттой хэрэгжүүлэх улс төр нийгэм эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлж хуульчлан хамгаална. Браво. Одоо ерөөсөө ардын нам бол хүний эрхийг дээдлсэн үнэхээр гайхалтай ном болно гэдгээр л одоо ерөөсөө өдөр шөнөгүй хэлж байгаа. Байнга зарлж байгаа. За тэгээ бас ер нь амьдрал дээр бол ямар байгааг бол бүгдээрээ мэдж байгаа. За тэгээд уг нь бол энэ чиглэлээр явбал уг нь их сайн байна. Тэгээд ардчлалын талаар, хүний эрхийн талаар маш их ярьсан. Тэгээд яг үнэхээр ажил амьдрал хоёр нь одоо нийцчихвэл одоо үнэхээр хамаалгаа. За тэгээд яг энэ одоо илтгэлийн микрофон дээр их шүлс хатаж амжааг байхад оройн нь одоо Монголын үндэсний телевизээр нэгэн хэлцүүлгийн нэвтрүүлэг болсон. За энэ бас энэ 7 хоногт маш олон хүний анхаарал татсан.
Хүний эрхийн ойлголт гэдэг бол цагдаагийн байгууллагын алба багшд бол хүний эрхийг хамгаалагчд. Гэхдээ үзэл бодлоо илэрхийлж байна уу? Эсвэл хүнийг доромжилж байна уу? Нийгмийн хөгжмийг гажуудуулж байна гэдгийг бас хуулиар хоригдсан байдаг. Хүний үндсэн эрхийг уландаа гიშгэж хангагддаг үндэсний аюулгүй байдал. Нийгмийн хэв журам гэж энэ дэлхий дээр байхгүй. Тэр хүний үндсэн эрх чинь өөрөө үндэсний чинь аюулгүй байдал шүү. Тэгэд үзэл бодлоо илэрхийлэхээр одоо ингэ шалгаж байна, барьж байна. Бид нар ганцхан зүйлийг л хардаг. Тэр дотор доромж үг байна гэдэг үз. Одоо энэ олон лайвууд явж идэг, шууд бичлэгч явж идэг тийм үү? Амраагийн ярьж байгаа зүйл дотор гэмт хэрэг зөрчлийн шинжтэй юм уу? Өдөөнд хүрсэн зүйл байна. Тэгээд тартах юм. За тэгэл тэндээс авах юм бол өөрөө хүний цагт болчиход байгаа байхгүй. Тэгээ ингэ буруу явж. Уучлаарай юм байгаамаа. За ингээд энэ нэвтрүүлэг бол амар хурц ширүү нэвтрүүлэг болсон. За харамсалтай нь энэ нэвтрүүлгийн лайвыг Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн пэйжн дээрээс нэгэн хонуулаад устгасан байд юм аа. Одоо татвар төлөгчдийн мөнгөөр уг нь энэ нэвтрүүлэг хийсэн боловч татвар авж байгаа хүмүүст эрх хөрөгчдөд энэ нэвтрүүлэг таалагдаагүй учраас яасан байх нь устгагдсан байх нэ. За тэгээ ерөнхийдөө бол энэ нэвтрүүлэг дээрээс юу ажиглагдсан бэ гэхээр Монгол улс бол хүний одоо хүнийхээ бүр үндсэн эрхийг шүү. Одоо тэр нэг нийгэм соёлын эрх мэрх нь бол биш. Бүр үндсэн эрхийг яаж одоо хуулиар дамжуулан за тэгээд бас энэ хуулийг хэрэгжүүлдэг байгууллагаар дамжуулаад одоо уландаа гიშгэж байгаа юм бэ гэдгийг одоо энэ нэвтрүүлгээр маш тодорхой харуулсан. За манай цагдаагийн байгууллага бол одоо сүүлдээ бүр ингээд ёс уртгуу яадаг хүнийг доромжилж байгаагүй эдрийг одоо хяндаг те хүнийг доромжилж байгаагүй гэдгийг одоо хэмжихэд үнэхээр хэцүү маш хэцүү. Одоо нэг хүн ингээд хэлдэг миний өгшинч урд урдынхаас хөөрхөн болж штэ гэд хэлэхээр одоо энийг доромжлол гэж ойлгох уу магтаал гэж ойлгох уу те энийг бол хинч хэлж мэдэхгүй а гэтэл манайхан тогтооно гэж байна. Энийг бол чи хүн доромжлоо чамайг барина наад чагсаал зүглэнээс тараа. За нэг иймэрхүү байдалтай. Одоо жишээлбэл нэг хүнийг ингэж хэлж ин л да. Чи юм уу бууз гэж хэлж ин л да. Энэ доромжлол юм уу магтаал юм уу? Буузан дуртай хүний хувьд бол магтаал дургуун хүний хувьд бол муу гэж байгаа учраас доромжилж гэдэг юм те. Иймэрхүү байдалтай ингэ юмсан. За тэгээд нөгөө нэг хэл хийхийн хооронд одоо хичнээн хол алхам зайтай байгааг бол ингэж харж болохоор байна. За тэгээд ингээд ардын намын хурлууд явлаа. Хүний эрхийн чиглэлээр одоо бас хурлууд олон боллоо. За энэ 7 хоногт бас авилгалтай одоо тэмцэх өдөр болсон байгаа. За тэгээд авилгалтай тэмцэх өдөр бас том хурал жуулган болсон. За энэ дээр оюун эрдэнэ дарга маань бас үг хэлсэн. Өнөөдөр манай төрийн байгууллагын албан тушаалтнууд донд сарынхаа цалингаас хэд дахин илүү үнэтэй бэлэг авдаг. Шан харамж авдаг. Гэтэ тэр нь байх ёстой зүйл гэж боддог. Бас юм нийгмийн соёл. Үүнийг л бид нар хамтдаа сэтгэлж гарах учирт. За энэ дээр бол үнэхээр сайхан ихтгэл тавьсан. Ерөөсөө ингээд юм бол болохгүй байна, бүтэхгүй байна те. Төрийн албаныхан бол авилгал авч байна. За тэгээ ер нь төрийн дунд албаных л ер нь аваад байна шүү те. За энэ улсын хуралд одоо бурхан бариулаад яваад байдаг бол гайгүй. За янз бүрийн хөшөөг 2-3 удаа бариулж байгаа хүмүүс бол яахчгүй тий. Том албан тушаалтай багцсан бол яахчгүй юм шиг байгаа. За тэгэл одоо энэ гуанзанд очиод үнгүй хоол идэж гэн гуанзнуудаар очиж дайлуулж гэн нэг иймэрхүү юм ярьлаа. За тэгээд хамгийн гол нь нөгөө алдааг бусдаас биш яг өөрсдөөсөө эхлэх ёстой. Төр бол одоо бид нар ингээд хичнээн сайхан лоозон ураа төвшүүлж болно тий. Гол нь манай төр маань одоо 18 их наядын зүгээр ингээд цацсан тий. Бүр үнэхээр тэр авилгалын үнэхээр өстой нэг хөрс шороо гэж үүдэг бол өстой үнэхээр сайхан хөрс шороог бол бэлдээд өгсөн байгаа. Тэгэд эннээсээ эхлэх ёстой болохоос биш. Сайхан уриал оозон төвшүүлэхтэй биш ээ. Сайхан илтгэлтэй биш. За үнэхээр энэ сайхан илтгэлүүдээр болдог бол Монгол улс маань одоо баг Сингапураас илүү сайхан хөгжгөр болсон бол болсон. Даанч одоо энэ сайхан ярьсан юмнууд нь бол хизээч амьдрал дээр хэрэгждэг байна. За энэний нэг жишээ одоо C1 телевизээр авилгал албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон хүмүүс одоо ямар ял шийтгэл авдаг талаарх мэдээлэл явсан байна. Тэгвэл хаяг хэрвээ авилгын эргээ хүлээн зөвшөөрч хэрэгээ хэлбэршүүлсэн журмаа шийдвэрлэхээр хүсэлт гаргасан гэдэг үндслээр шүүгдэгч хаяг хэрвээ 40 сая төгрөгөөр торгох ял нийтийн албан томилогдох эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж зорчих эрхийг 5 сараар хязгаарласан.
Тухайд яллагдагч Батзөрөг гэмт хэрэг үйлснээ сайн дураар бүтээн зөвшөөрсөн гэж үзэн хэргийг хэлбэршүүлсэн журмаар шийдвэрлсэн Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд асан Батзөрөг Баянзүрх дүүргийн шүүх нийтийн албан томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж 40 сая төгрөгөөр торгож ял оногдуулсан. За нэг иймэрхүү мэдээ явсан. Ер нь бол авилгал албан тушаалын хэрэгт орсон өндөр албан тушаалтнууд одоо хэрэгээ өглөөгөл би авсан гэл 40 сая төгрөг. Ер нь хэдэн сая төгрөгний ахуул, хээл ахуул, тендер шахаа завчаа янз бүрийн хөрөнгө мөрөнгө авсан хамаагүй 40 сая торгуулчаал явчихдаг болсон. Одоо жидүүд холбогдоод хэдэн 100 сая төгрөг авсан, хэдэн тэрбум авсан 40 саяар торгуулаад ял шийдэлгүй ингээс арга. Тэгээ баг шагнал маягийн болж байгаа юм шүү те. За бас нэг сонирхолтой юм нь ерөнхийлөгч өршөө хөддөг болсон. Одоо 2 жидүүтэй холбоотойгоор ял шийтгэл авцсан, 2 жил, 3 жилийн ял авцсан 2 хүнийг хоёулангийн ерөнхийлөгч өршөөцсөн. За одоо манай шинэ ерөнхийлөгч маань бас одоо өршөөхөд бэлдээ сууж байгаас одоо маракцын хин нэгэн хүн одоо авилгалын хэрэгт холбогдох юм бол хичнээн жил авсан ч хамаагүй өршөөчдөг болсон. За нэг ийм байдалтай. За нөгөө хийж байгаа хоёрын ялгаа нэг иймэрхүү хол байгаа гэдэг дээр сайн хараад аваараа монголчуудаа. За энэ 7 хоног. За ингээд ерөнхийдөө сая хүний эрхийн асуудал яригдлаа, авилгын асуудал яригдлаа. Ингээд энэ бүхэн явсаар байгаад хамгийн сүүлд шүүхтэр очиод мухарлагддаг. За энэ 7 хоногт шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга гэж хүн томилогдсон. За энэ хүн нь одоо хууль зөрчөөд томилогдсон. Өөрсдийнхөө гаргасан дүрмийг зөрчөөд, журмыг зөрчөөд томилчихсан. За тэгээд энэ хүний яг томилгооны одоо ярилцлага гэх юм уу, сонсгол гэх юм уу энэ үеэр одоо бас өнгөрсөн 7 хоногт өнөө тэрний өмнөх 7 хоногт ярьсан энэ ярилцлагыг бүгдээрээ нэг хараад хөө. Урд нь шүүхийн ерхий зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаагүй хүнийг нэр дэвшүүлнэ гэдээ би журмаа гаргацсан шүү дээ. Энэ ч улсын их хурлын тогтоол. Байнгын орон тогтоол бол улсын их хурлын тогтоолд ордог. Улсын их хурл өөрөө хууль дэдлэх зарчмаа өөрөө мөрдөх ёстой. Тэгэхээр улсын их хурлаар үндсэн хууль зөрчүүлэх гэж байгаа юм. Энэ урд нь шүүхийн ерхий зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаагүй гэдэг шаардлага тавьсан учраас биелээд шүү дээ. Сүүлийн 20-30 жилд урд нь ажиллаж байсан хүмүүс нэрээ дэвшүүлээгүй байхгүй юу? Энэ шудраг өрсөлдөө муу юм уу? Та бол энэ журмаар нэр дэвшихгүй гэж хаалгаа ачаад та бол одоо арай тусгай юм байна. Та бол ороод ир гэж. Эн чинь нөгөө хууль шүүхийн өмнө эрхлэгч байх үндсэн зарчмаа зөрчихгүй юу? Ийм хүү ороод ирсэн. За өмнө шүүхийн ерөнхий зөвлөлд ажиллаж исэн Зөмбөрл хам гэдэг хүн ингээд ороод ирсэн. За тэгээд энэ хүн өөрийгөө юу гэж хамгаасныг нэг сонсъё. Тэгэхээр энэ хууль журман дээр байж байгаа хэм хэмжээг хуульчид яаж ойлгохоос энэ шалтгааллах хаа л гэж бодож байна. Юу гэсэн үг юм бэ? Хуульчид юу ойлгох вэ? Урд нь шүүхийн ерөнхий зөвлөлд ажиллаж исэн хүн энд орохгүй гэд маш ойлгомжтой тодорхойд бичсэн баг чи. Хуульчид юу гэж ойлгохоос хамаарна гэнэ үү? Энэ хуульч одоо хуульчид юу гэж ойлгохоос хамаарад өөр болцдог болсон юм тий. За ингээд нөгөө хүн чинь одоо улсын хурлын одоо байнгын хорооноос гарсан бүхэл бүтэн журмыг зөрчөөд ингээд энэ 7 хоногт шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга болсон бүр дарга шүү хүмүүсээ. Зүгээр нэг гишүүн биш. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга нь хууль зөрчөөд томилогдчихлоо. За тэгээд одоо та бүхэн хараарай. 7 хоног жингоо шудрагаас хүний эрх авилгал өстой гой юм ярьсан зөө. Гой юм ярьсан. Баста борхон минь бид нар оргил одоо хүний эрхийг хамгаалмаар өстой шудрагаас тогтоомоор өстой алмаар байна гэдгсэн. За тэгээд 7 хоногийн төгсгөлд өөрсдийнхөө баталсан хуулийг өөрсдөө зөрчөөд ийм хүн томилсон. За та нар боддоо яагаад ингэж хуулиар зөрчин байж энэ хүнийг томилох вэ? Яагаад гэвэл энэ хүмүүс энэ хүнээр цаашаа хууль зөрчүүл. Тэ хүний эрхэнд халдсан хүнийг шийтгэхгүй байх. Шудрагаас ярьж байгаа хүнийг шудраг бус байдал руу явуулах энэ зүйлийг хийлгэхээр энэ хүнийг хүчээр томилж гинэ гэсэн. Тэгэхээр одоо анзаарч байна манайха хэлэх ярих гэдэг бол ондоо сайхан хурлууд дээр ихтгэл тавьж болно. Гой юм ярьж болно заяа. Хамгийн сайхныг хийж болно. Хамгийн гоё юмнуудыг ярьж болно. Монголыг Сингапур шиг болгоно, Япон шиг болгоно одоо юу гэдгийг те гоё юм ярьж болно. А яг ажилчин юм бэ. Ажилчин
энэ шүүхийн ерөнхий зөвлөлийн зөмбөрл хам гэдэг хүнийг томилж байгаатай яг адилхан ийм л ажлуул явуулж байна. Үндсэн хуулийн цэцтэр бөхс өрсөн хүн цэцэн гişүнэ хийсэн хэвээрэл байна. За шүүхийн ерөнхий зөвлөлд одоо зөвхөн энэ зөмбөрл хам биш 2 3 хүн бас хууль зөрчөөд томилогдсон байна шүүхийн ерөнхий зөвлөлд. Тэгэд шүүх гэдэг чинь хамаг одоо шудраг ёсыг тогтоодог энэ хүний эрхийг сэргээдэг, хамгаалдаг ийм байгууллага шүү дээ. Тэгээ энэ байгууллагыг ийм байдалтай болгочихсон шүү дээ. Энд чинь өөрөө хэр зүг юм бэ? Тэгэд ярих, хийхийн хооронд ийм хол зай байна. Маш олон хүмүүс шамбармаар өвдөж зовдөг шүү дээ. Гэхдээ хүмүүст хэлж чаддгүй. Тийм болвол флебожия 600 хийдэг биш, уудаг юм таны шамбармыг гаднаас нь биш дотроос ч юмжил. Бүгд байнта сууцгаа гэдэг нь ойлгохгүй байна уу? Шамбарм ойлгож байна. Уучлаарай. Надад ч бас энэ асуудал байсан. Гэтэ би юмс харгаа олсон. Шамбарм флебожия 600. Гү та чи яаж ийна? Энд чи уудаг юм. Шамбармыг эмчлэгч Франц таблетик. Флебожия 600-г шамбармын үеэр усаар даруулаад ууж. Зүгээр дээ. Яаж ч шамбарм флебожия 600 байдаг гэдгийг мэдэж авлаа. Шамбармны бол бүү бай. За энэ 7 хоногт одоо сургууль цэцэрлэгийн хүүхдүүдтэй холбоотой нэгэн шийдвэрийг боловсролын яамнаас гаргасан байна. Эхний мэдээллийг хүргэе. Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгүүдийг энэ баасан гарагаас эхлээд 1-р сарын 31-ний хүртэл амраах шийдвэр гаргалаа. За харин хүүхэд харах хөнгөө зайлшгүй цэцэрлэг дөх шаардлагатай эцэг эхчүүд тухайн цэцэрлэгт хүсэлт гаргаснаар анги бий болгоно. За мөн ерөнхий боловсролын сургуулиуд 13-наас 17-ны өдрийн хичээлийг 100% цахимаар зохион байгуулахаар боллоо. За ингээд нэг иймэрхүү байдалтай шийдвэр гарлаа. За хүүхдүүдэд бол нэлээд удаан амраахаар болж байгаа шиг сар гарan шахуу тий 2 сар гартал ингээд амраахаар болж гинөө. За цэцэрлэгийн хүүхдүүд бол хамгийн одоо их анхаарал татсан асуудал болчиход байна. Яагаад тэгэхээр нөгөө нэг эцэг эхчүүд чинь хүүхдэд цэцэрлэгт өгжээж ажил хийнэ. Ажил хийгээд мөнгө олноо. Мөнгө олж иж хүүхдэд хижээнэ. Гэтэл хүүхдүүдийг нь одоо гэр орон руу нь явуулъя гэдэг ийм шийдвэр гарсан. За мэдээж сая ярьлаа тий үнэхээр ар гэрийн болцоогүй гэж. Ар гэрийн болцоотой болоод цэцэрлэгт явуулаад байгаа юм биш шүү дээ. Мэдээж тэнцээч хүүхд харах хөнгөө мөнгө олох хэрэгтэй болоод л энэ хүүхдүүдийг цэцэрлэгт явуулаад байгаа болохгүй. Хүүхд харах одоо болцоотой болоод энэ хүмүүсийг ингээ явуулаад байгаа юм биш шүү дээ хүмүүсээ. За тэгээд хүүхдүүд маань ингээд хүүхд нь хүүхдээ хараад магадгүй 3 дугаар ангийн ахын цэцэрлэгийнхаа дүүг хараад хүүхдээр хүүхдийг харуулад нөгөө нэг хүүхдийн эрх мэрх гэдэг юм чи одоо бүгд байхгүй. Нөгөө нэг сайхан намын хурал дээр ирсэн юм чи бүгд байхгүй. Хүүхд нь хүүхдээ хараад ингээ гэртээ үлдэхнэ. Эсвэл бол та ажилласаа гараад хүүхдээ дахиад нэг сар харах хэрэгтэй юм шиг байна. За тэгэхээр ингээд эцэг эхийн ч бизнес хэцүүдэх нь за хүүхдүүдийн маань сурлага боловсрол сэтгэл зүйн дахиад нэг сараар хойшлох юм шиг байна. За Монголоос өөр ингэж цэцэрлэгийн насны хүүхдүүдээ ингэж байс хийгээд хордог, байс хийгээд ингэж амраадаг ийм газар бол байхгүй. Бас нэг сонирхолтой юм ажиглагдсан. Хувийн цэцэрлэгүүд бол амрахгүй юм байлээ. Зөвхөн улсын цэцэрлэгүүд амарч байгаа юм байна. Хувийн цэцэрлэгүүдийг яг амар гэдэг шийдвэр гаргасан боловч мэдээж бүгдээр бол ажиллана гэдгийг бол хэлж илээ. Тэгэхээр хамгийн одоо ажил хийх ёстой хүүхдүүдээ одоо цэцэрлэгт нь явуулахгүй бол болохгүй байгаа энэ хүмүүсийн одоо цэцэрлэгийг ерөнхийдөө ингээд хаахаар болж байгаа юм байна. Тэгээд энэ 7 хоногт боловсролын яамнаас нэг шийдвэр гарлаа. Өнөөдөр та бүхэндээ Nayoxin-ы 2 үсний түрхлэгийг танилцуулах гэж байна. За нэг нь бол цэнхэр өнгөтэй night density буюу шөнийн түрхлэг, үсний шөнийн түрхлэг байгаа. За энэ бол таны үсийг хөвсгөр болгоно. За дээрээс нь өтгөн болгоно. Таны үсний ширхгүүдийг илүү бүдүүн болгоно. Харин нөгөөх нь бол Nayoxin anti hair loss гэж байгаа. Таны үс чинь унаад халцраад ах юм бол та энэ anti hair loss буюу өдрийн түрхлэгийг авч түрхээрээ ингэснээрээ таны үсний уналт багасах юм аамаа.
энэ 7 хоногт нэгэн аимшигтай чимшиг гайхамшигтай чимшиг мэдээ явлаа. Үүрэг нуур бараад нутгалдаг малчид дээр үеэс өнөө хүртэл хүүхдээ томоог удах үед хөх бух аваад явчихсан шүү хэмээн айлгадаг талаар нутгийн малчид ам дамжин ярьсаар иржээ. Садамдоржийн тухайд 2017 онд үүрэг нуурт амарч яваад хөх бух буюу үүрэг нуурын үлэмж биетийг харж 4 жилийн хугацаанд тухайн амьтныг судалсаар байгаа юм а. Дугаараа тэгэхээр хариу цааш эргээд ийгэж хараад толгойн уулт юмныг көтлөд эргээд эргэсэн талбай нь болохоор нэг томхон гэрийн бүүрийн чигтэй газар нуурыг ярагдаад ингээд байсан. Тэгээд өчгөр бичихэн тэр миний хажуугийн хүн гойныг авчихсан манай холдыг гээд тэгсэн. Гой юм надад бол их л бодогдтыг. Гэтэ миний бол ер нь эцсийн одоо бол эхлээд би ингээ харчих юмсан дахиад нэг харчих юмсан ингээд амар их явж исэн хүн. Цаашаага дараагийнх нь алхам нь юу гэхлээр яаж энэ амьтныг цааш нь амьд байлгах уу гэдэг л надад сонирм байна. Тэ ямар амар юм бэ ч одоо бүр чихнээс вэ гэж штэ монголчуудаа тэ ингээд зүгээр юм сэрвэгийг харсан гэж юм том юм бөмбөлөг рүү ингээд усны дрон яваад орсон гэж энэ бүр гэ тэ ямар аюултай юм бэ ч одоо гол усанд ч орж болохоо болсон биш тий том мангастай болоод энэ чи динозаврч байж магадгүй шүү. Бүр хоёрын аюулаа явж исэн байна. Тэгэд энэ залуу одоо энэ том агуу том амьтныг бас хамгаалах чин хүсэл эрмэлзэлтэй байгаа юм байна. Тэгээ би бол ер нь бол итгэж байна. Яг үнэхээр ийм амьтан бол байгаа байх ч юу бахтэй байгаа угаасаа байхаас өөр арга байхгүй. Тэгэхгүй бол энэ залуу баларна. Дараа нь янз бүрийн буруу зүрх юм ярьсан баларн тэгэхээр Монголд бол заавал ийм том амьтан байх ёстой. Монгол орно шүү дээ тийм үстэй. Тэгээ өмнө нь бас бурхнаар бөөлждөг хүүхэн гэдэг нэг хүүхэн бас би бас тэрэнд итгэсэн байгаа. Тэр үнэхээр бөөлжөд исэн юм чи амнаас нэгэ гараад хүүхэд нь амар нь төрөнд исэн юм чи бурхнын хүүхэд амар нь төрөд исэн шүү дээ. Тэгээ манай хүн бол яг энд нэлээ их мөнгө зарцуулж байна өөр юм. Тэгээд ямар ч үсэн сэрвэгийг нь бол хардсан байгаа шүү тий. За тэгээд энэ нуур усанд орохдоо болгоомжтой ороороо идүүлж магадгүй шүү те. Яг нуурын усанд амар сайхан шилэх гээд явсан ч одоо амар том мангас гарч те. Боо юм болоод цус нүчтэйгөө ойлдод баларх үедээ монголчууд гинэ те. Хүчи над хоёр үлээ яатсан юм гэж нуурын мангас идүүлсэн. Тэ энэ эдийн засаг хэцүү байна, улс төр хэцүү байна. Тэ энэ үед дээрэс нь дахиад одоо ямар юун дээр нэрмэс гэдэг шиг одоо мангасанд идүүлчихвэ монголчуудаа тэгээд болгоомжтойгоор за тэгээд бас 1-2 хүн бас яг жинхэнэ зургийг бас авсан гэд зургийг бас тавьсан байлээ тэгээд үнэхээр энэ нуур мангастай нуур юм байна. Ямар амар юм бэ. Манай өнөөдрийн нэвтрүүлэгтээ гэр койныхон хамтран ажиллаж байна. За сүүлийн үед бол маш олон төрлийн койнууд гарч байгаа. За гэр койн юугаар онцлог юм бэ гэхэлэр үйл хөдлөх хөрөнгөөр баталгаажсан ийм койн юм байна. За тэгээд эднийх бол ирээдүйд одоо гэр хорооллыг дахин төлөвлөлтөнд одоо энэ босгосон санхүүжилтөд ашиглана гэсэн юм ярьж илээ. За 12 сарын 15-нд IAU одоо гарах юм байна. Тэгээд та гэр X цэг эмэн гэдэг сайт руу ороод илүү дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. Гэр койн. Ингээд өнөөдрийн мань мэдээнүүд үүгээр өндөрлж байна. За тэгэхээр одоо бүгдээрээ дахиад нэг юмыг одоо бодох хэрэгтэй болчиход байна. Сайхан ярьдсан байна. Сайхан ихтгэл тавьдсан байна. Сайхан хүний ирэх авилгалгүй байдал ярьдсан байна. Гэтэл ажил дээр шал өөр байгаад байна шүү дээ. Одоо тэгээд энэ шүүхийн ерөнхий зөвлөлийн энэ томилгооноос бол манай шүүх улс төрийн харьяанд ажиллах юм байна гэдэг нэг иймэрхүү бодол бол шууд төрж байна. Яагаад хууль зөрчөөд өөрсдөө гаргасан журмаа зөрчөөд ийм томилгоо хийж байгаа юм бэ? Яагаад хууль зөрчсөн, журам зөрчсөн хүмүүсийг шүүхийн ерөнхий зөвлөлд томилоод байгаа юм бэ гэдэг маш том асуудал гарч ирж байна. За нэг иймэрхүү юм болж байна. Тэгэхээр хэлэх нэг өөр юм байна, хийх нэг өөр юм байна гэдгийг маш сайн ойлгож харж байгаа хаа гэж үзэж байна. Ингээд дараагийн 7 хоногт уулзцгаая. Шинэ жилээ сайхан тэмдэглэцгээгээрэй. Баярлалаа та бүхэндээ. Энэ бол Amnas Weekly Show. Subscribe дараарай. Манайхтай холбогдоорой манайхаа.